За сайн байцгаана хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр уртын арайлт болон өндрийн арайлтын талаар үзэх болно. За тэгээд ерөнхийдөө бол энэ хөө хичээл маань сэргээ санах тийм ээ өмнөх мэдлэгээ баттгах хичээл байгаа. За уртын арайлт бол өөрөө урьдчилсан гүйлт, түлхэлт, нисэлт, газарталт гэсэн дөрвөн хөдөлгөөний дарааллын үндсэн дээр гүйцэтгэдэг байгаа. Урьдчилсан гүйлт, түлхэлт, нисэлт, газарталт гэсэн дөрвөн зүйлийг сайн анхаараарай. За уртын арайлтын техникийг дөрвөн ангилна гэж түрүүн багш хэллээ тийм ээ. За тэгээд урьдчилсан гүйлтийн үед тамирчин дээд хурдаа аавна. Түлхэлтийн үед хэвтэй хурдыг авч бууруулахгүй байхыг ирмэлцэн. Одоо нөгөө яг үндсэн хурдаа бууруулахгүй байх ёстой. Нисэлтийн үед тамирчин газардахтаа бас бэлтгэн. Тэгээд гурван аргаар техникийг гүйцэтгэдэг байгаа. Одоо уртын арайлтанд хөл нугуулж харих, хотоож харих, хайлж харих гэсэн гурван аргаар бол гүйж болно. За газардах үед тамирчин аль болох хол харьяаж аюулгүй газардахад анхаарна. За тэгээд 40 метрийн зайнаас бол бүтэн гүйх гэдэг нь 40 метрийн зайнаас гүйж агаад бол харьяадаг байгаа. За уртын арайлтын үед одоо тийм ээ дээд хурдаар гүйж сурах хэрэгтэй. За тэгээд техникийн тодорхойлолт нь бол одоо эхлэн хичээлэгчдэд урьдчилсан гүйлтийн хэмжээг гүйлтийн 10 алхам байгаар өндөр зэрэглэлэн тамирчдад урьдчилсан гүйлтийн хэмжээг 20 алхамаас илүү байхаар урьдчилсан гүйлтийн техник нь ойрын зайн гүйлтийн техниктэй бас ижилхэн байдгаараа бас онцлогтой. За түлхэлтийн үед одоо хөлийг идэвхтэй хурцтай чөлөөтэй тийм ээ дээш гаргаж ирнэ. Мөн оновчтой хурдан түлхэх хэрэгтэй. Тэгээд савлтын хөлийн өвдгөө хэвтэй болтол нь бол өргөх хэрэгтэй. Тэгээд өвдөг дашааг бол дээд хэмжээнд дээшээ өргөж тэгээд мөн шагаа өвдөг түнхээр гүйцэд тэнийг хэрэгтэй. За эдгээр ингээд зүйлсийг бол илүү сайн анхаарна. За мөн техникийг урдаас болон одоо хажуунаас нь сайн ажиглана. Тэгээд урагшаа харж гүйн. Урьдчилсан гүйлтийн хурд ба шагаа өвдөг түнхээр гүйцэд тэнийж байгаагаа сайн ажиллах хэрэгтэй. За тэгээд тамирч буюу одоо та нар маань гүйхдээ хурдтай гүйж хүчтэй түлхэн хөлийн хүчийг бас мөн сайн хөгжүүлсэн байх ёстой. Тэгээд савлтын үед хөлийг хэвтэй болтол бас хурдан солих хэрэгтэй байдаг байна. За нисэлтийн үед бол багш нь бас түрүү хэлсэн тийм ээ. Гурван янзаар агаар дээр бол нисч болно. Хотоож хараа, хайж хараа, хөл нугуулж хараа гэсэн гурван төрлөөр харьяаж болох нэ. За газарталтын үед ерөнхийдөө хөлийн яг ерөнхийдөө ч яг угаасаар хөлийн өсгийн хэсгээр бол хэмжээг авдаг, тийм ээ. Хэдэн метр харьяасан байна гэдэг. Тийм болохоор аль болох хөлөө сайн урагшин сунгаад хамгийн сайн далаад цараа бол ер нь харьяаж өгөх хэрэгтэй. Тэгээ хоёр хөлөөрөө газард нь буухтаа аюулгүй байдлаас хангах хэрэгтэй. За өндрийн арайлтын хувьд бол одоо урьдчилсан гүйлт болон түлхэлт тэгээд нисэлт газарталт гэсэн дөрвөн төрлөөр гүйдэг байна. За өндрийн арайлтын техникийг урьдчилсан гүйлтийн үед тамирчин хурдаа хөгжүүлж түлхэхэд бэлтгэн. Түлхэлтийн үед тамирчин эгц босоо хурдыг үүсгэж хөндлөвчийг давахын тулд эргийн хөдөлгөөнийг гүйцэтгэнэ. Нисэлтийн үед тамирчин бие дээж өргөж хөндлөвчийг давна. Газарталтын үед харайлтыг аюулгүй дуусгана. Энэ амар бас эрсдэлтэй бас төрөл нь байдаг. Ерөнхийдөө бол энэ өндрийн арайлт бол за тэгээд ингээд урьдчилсан гүйлтний үед ямар арга хэмжээнүүд авах уу гэдгийг бас энд оруулаад өгсөн байна. Та бүхэн тэгээд бичлэгээ зогсоож байгаад нэг бүрчлэн бас уурч болно. За хамгийн сүүлийн алхалтаа яг ямар хийх үү тийм ээ. Хамгийн сүүлийн алхалтыг бол илүү том хол зайд алхах хэрэгтэй. Тэгээд дээшээ маш их тесрэлттэй хамаг хүчээр өсөх хэрэгтэй. Гол нь энэ тамирчинд бол айгүй их тийм техник маш их шаардна. Тэгээд техник байхгүй бол өөрөө төвдөг эрсдэл өндөр байдаг. За тэгээд түлхэлтийн үед ямар зүйлсэн дээр анхаарах ач холбогдол нь юу вэ? Техник нь ямар байх вэ гэдгийг бол энэ дээр сайхан нэг бүршинд дурдсан байгаа гэдэг. За газарталтын хувьд бол ерөнхийдөө бол доор нь бол зориултын яг албан ёсныхаа матрас зөөлөвч байдаг тийм ээ. Тэрэн дээр ингээд нуруугаараа газарднаа. Тэгээд бол ерөнхийдөө бэлтгэх гэмтэх магадлал айгүй бага. Ер нь бол тухайн хүний тийм яг нуруугаараа дуурах юм бол яг бэлтгэх гэмтэлгүй газардна. Зарим тохиолдолд харьяаж байгаа хүмүүс газарталтаа буруу тооцоосоос болж тийм ээ матраснаас зөрж шалан дээр хатуу шалан дээр унах бас эрсдэлтэй байдаг шүү. За гэх мэтлэнгээр ингээд уртын арайлт болон тийм ээ өндрийн арайлт маань бол иймэрхүү зүйлсээр тийм ээ иймэрхүү арга барил техникээр явагддаг байх нь. Тэгээ та бүхэн энэ бол өмнө нь бол 6 7 8 9 дэх ангиудаа бас давхар орж исэн хичээлүүд учраас сэргийн санах байдлаар багш нь ийм зурган техникээр ингэж оруулж өглөө. Тэгээ дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяр та.
Өнөөдрийн ярилцлага